Зохиолч Баасангийн Наман чимэд өр дарсан нь өгүүллэг. 1980-ад оны дундуур намхай хүүг 6 дугаар анги төгсөх хавар юмдаг. Тэдний гинтгэл 15,000 төгрөгийн өртөө болж хоцорлоо. Аав нь 350 төгрөгийн цалинтай, ээж нь 120 төгрөгийн тэтгэр авдаг. Нэг хил 2 дугаар гурил шар будаа 80 мөнгө, литр бензин ганц төгрөг байсан цаг. Гэтэл бүр 15,000 төгрөг шүү. Аав сандаг нь сумын худалдаа бэлтгэлийн ангийн барааны нэр байсан юм. Тэтгэвртэй гарах болж ажлаа хүлээлгэж өгөхөөр тооллого хийтэл хэсэг бараа согтуджээ. Дахин тоолохоор болж бүр аймгаас ч хүмүүс ирсэн санагдана. Дахин тооллого бараг л 7 хоног үргэлжилсэн юмдаг. Эцэст нь яах чаргагүй 15,000 төгрөгийн бараанд акт тавьж 45 хоногийн дотор төлөх улаан канттай бичиг үлдээчихэд явчихжээ. Хугацаанд нь бараг дуусахгүй бол шорондол явах юм баха. Үгүй түүгээр үүгээр хөл хөс тоглоом наадам зодоон цохонтой бүхнээр би л дутчих вэ гэсэн аятай бултганан хоёр нарны хооронд гэртээ бараанд харагддаггүй намхай хүү хүртэл гэр тойрон эргэлдэх болов. Аав нь мод толгоогоо өгсрүүлэн нэрж ээж нь зуухныхаа өмнө шуугтна. Хачи юм да. Тэгж сохтуддаг. Хаваад идэж уучсан бол чи яа гэхв. Би ч 1-3-400 орчим дутнаа л гэсэн таамагтай байсан. Гэтэл гээд аав ганцныхаа үнсийг ядууны булан дээр тог хийтэл цохив. Яахаараа 3-400 төгрөг гэж. Яах юу байх вэ? Өнгөрдөг намар тарвганыханд 2 авдраа калибрын сумал тараачихгүй юу? Уувуулж цувуулж өгсөөр байгаад одоо хэдхэн хүний л тооцоо үлдсэн байгаа. Сэлнэн дэлэг да мухара гүржав. За байц. Бас хаалцсан намхайд 2 хайрцаг сумны тооцоо гээд мерсер юмс үлдсэн. Нэрэл аав нь ногоон төмөр авдартай сум задлаад хүмүүст тараагаад л байсан юм. Гэхдээ лавл данс тооцоо хөтөлж харагдаагүй. Нэг авдартаа лавтай 40-50 хайрцаг сум багтдаг байх. Намхай чүү дааж билээ. Харин нэг хайрцагнда 50 ширхэг сум байдгийг бол тэр андахгүй. Үгүй тэгээд тэр дутсан бараа чинь нэр төрлөөрөө гардаггүй юм уу? Гарлгүй л яахав. Юу дутчихаа вэ? Том хүний дүнтэйгээс 4,000 төгрөгийн үнэтэй 2 орлоо маарл. Нийлээд 8,000. Тэр их маарлы чинь тэгээд хааш нь хийчихдэг хэрэг вэ? 200-ийн пошигноос л том юм харагдан чивлээ. Харин чи хүнд өчгөхөд мартчихсан юм шүү. Яалаа гэж. 4-5 метр маарл бол мартна гихсэн. Тэр чинь нэг орлоонд 500 метр байдаг юм. Яала. Склати чинь хаалга хан зүгээр үү? Зүгээр. Хулгайч тэр том эмийг чинь яаж даадаг юм? Ямар сохор данваа биш. Данваа бол суугавчлаад алгачихсан гэх. Урчнын жил хойд хоолойд бараа ачиж явсан аймгийн трестийн машин унаагүй юу? Тэгээд шүн дөлөөр нэг тарчихсан барааг нь цуглуулж ачаад ирсэн. Жолооч нь бие тааруу эмлэг хурдан бараадна гэд байхаар нь барааг нь нэг бүрчлэн тулгаж аваагүй юм. Тэр жаахан тийм шиг залиг гэж. Үгүй яагаад тэр влээ? Сүүлд сонсохны тэр жолоочийг нааш сумын төвд хил дуулгахаар тэмээ барьж унаад явсан хойгуур 2 ч замын тэрэг дайраад гарсан юм билээ. Арай ч үгүй хэлгүүт. Нэг нь машин тэрэгтэйгээ унаж ядаж байхад түүнээс нь хумсалж байдаг тийм монголон алдсан амтан гэж хаа байдаг юм. Харин би ч бас тэгээд л бодчихгүй юу. Тэгтэл хойд сумдаар эзэнгүү бараа нууцхан зарсан сург байсан. Мэдсэн бол тэр даруйд нь л хилцийн төлөөлөгчд хилээд шалгуулчихдаг байж. Яасан дүүрчихсэн улс гихч вэ тэд чинь. Тэгээд хоол хошин дүүрдэг юм байх та. Чи аймагаас бараа татуулахдаа падантайгаа тэр бүр тулахгүй л байх шиг харагддаг. Хүнд бараа дайж авчирчхаад л ямар чи замаас нь авчихсан уу гэж байгаа юм шиг л падаан тулгаад сууж байлтай нь биш.
Нэрлэхээс нэрээ эдгэдэг. Алба гэдэл хэнхиглээд байдаг юм билэ. Жинхэнэ хэнхиглэх юм чин тэр л байж тэ. Бас түрүү жил нэрв ойлбол шарав сүрэнг шилжихдээ барааг нь тоолж авсан л да. Тэнд ч бас зарим нэг лоосуутай юм байж магадгүй л болоод явчихлаа шүү. За тэгээд алдсан хүн 15-тай гэж. Үнэн л үд юм аа. Хавийн амьтныг хардахдаа тулхна. Хэцүү юм чинь л байна да. Гээд аав нь толгоогоо сэгсрэв. Шарав сүрэнг манай сумынхан ямар андах биш. Чи мэдсээр байж хашир байхгүй те. Лонготой юм харахаараа л ахаа ижи болоод явчихдгийг чинь далимдуулаад биз. За. Тэгээд л 2 үг сольж болдоггүй юм шүү. Чиний л арын шүүд. Би ямар санаанаасаа зохиох биш. Ингэхэд ламжуу агентд өгсөн падаана чи шалгадаг юм уу да? Тэр бараа авах бүрдэл чамд шил юмтай ирэх юм билээ. Аав нь хоолойгоо засан суудал дээрээ хавчган эвгөөрхөж ламжуу яах вдэ? Надаар л тохом хааж байхгүй юу? Эхнэр нь гэж шулам. Ээж нь багны арлуу тонгойн амаа дараад нуг гинэн. Атгаа дүгдэг эдийн буян шавхарснаас биш. Хаалгын чинээч улаан үрний буян барагдаагүй дээ. Гээд аав нь цээжин хаялав. Ээж нь нээсэн чигээр сумаар л нэг шаагаад эхэллээ. Гэсэнд аав нь муухай харснаа. За. Сумын төв хідэн авгай хүүхнүүдийн завжны чилээ гарвал гарч л байг. Тэр чи яамаа байна гэчихэд гансан түрэлж гараад явчихв. Ээж маг маань нэгийг бодон жуумган нээсээр суулаа. Дааж давшгүй их өрг их атлаа. Ээжээгээ ийм амгалан тайван байгаад намхай баахан гайхав. Ээжээ та яагаад инээгээд байгаа юм бэ? Аав чинь хүүхэд хэвээрээ л өтөлж байна та. Надтай нэг гэрт орохдол жаахан хөөрөгчхүүл хөлөөн хугалахаас буцахгүй хүү байсан. Би байтугай энэ он жилүүд ч өөрчилж дийлсэнгүй. 30 хэдэн жил болчихж. Тэр занган зарим хүн лавтгаж хэрэглээд байдаг юм. Намайг ашиглаад байна гэж муу санаж ч чаддаггүй янзын хачин хүн шүүд. Чи сая харав? Ламжив яах вэ? Надаар л далимдуулж тохом хааж байхгүй юу гэд цээжээ хаялж байгааг нь. Гэтэл цаадхан хөөрхийг хөөргөж байгаад яасан л болдоо. Хэцүү хүндээ. Намхаа босож ээжийнхээ толгой дээрээс үнэрлчихэд аавынхан араас гарав. Ээжийнх нь хэлснээр үнэхээр л сумын төвөр нэг яриа боллоо. Зарим хөгшчүүл намхайг харангуут одоо яана гэлцэн зовёртой царайлна. Юугүй аавыг нь шоронд ачиж ард нь хөөрхий хүн өнчрөөд үлдэх гэж байгаа юм шиг л аашилцгаана. Намхай хүү иймэрхүү нэлгэнурт үнэхээр дургуйтул гадуур гарахыг байцгаав. Гэтэл аав нь ёр тоож байгаа ч юм алга. Бас мөнгө төгрөг хайсан ч юмгүй балгадгаараа балгаж бяцхан сумын төвдөө багтаж ядсан мэд цээжэн ханхалзуулсаар. Ханхалзуур сандаг бүр цайчхаж шилтэй зэхрээ гудраад л явж байна. Өөр түм хүрхээр хүн цайчхдаг юм гисэн үний юм байна л да гэж хүртэл ярьцгаана. Ээж нь ч бас налайдгаараа л налайсаар. 1-2 хоногоос намхайч тэр хоёрыгаа дагаад тайвшраад эхэлчихжээ. Нэг өдөр урдговын баян паламжуу урдын адил түнтгэр ширэн дайлангаа бүндгнүүлсээр тэдний гадаа буулаа. Жилдээ тоотойхон сумын төвд бараан харагддаг тэр хүнийг ирэхэд аав ээж хоёр нь хөл алддаг юм. Аавтай нь гангар гунгорхийн ганц 2 шил юм султгаад дуулалдаж хоноод мордно. Намхайж баян ахын уулын буг шиг гүлбэлцэн тосон борлог морийг нь аргамчхаасаа өмнө сумын төвөө дөрөвгүй жороолуулан 3 гороолж баахан гангарч гайхуулж авнаа. Анхандаа тэр хүнийг аавынхаа төрсөн ах нь л гэж боддог байв. Уг нь ааваас тэс өр, гонгор нуруутай, урт хэрвтэй, унжгар хамартай хүн л дээ. Төрсөн биш, хүж барилдсан ах нь болохыг нэлээд хожуу мэдсэн юм. Хүж барилдана гэж яадаг юм гэхээр хөлстэй цамцаа сольж өмсөөд эрхий хурууныхаа цусыг ханаж аягтай архинд дусаагаад
зөрж уугаад ах дүүс болохыг хэлдэг юм гэж нарийн учир начрыг нь намхайд аав нь хэлж өгчээ. Боломжоо ахыхан тэр түнтгэр дайлангаас хамгийн түрүүнд тавтын тагдгар битаантай нэрмэл гарнаа. Ээж нь түүнийг халааж шар тос орхиод тэр хоёрыг дайлна. Нэрмлийн араас 100 цагт бол 2 битаантай цөцгий, намарт бол Орос банарын завсар хавчуулсан 2 хуруу зузаан сарлагын даргаар өрөм. Өвөл хаварт бол сагсны бөмбөг шиг бундгөр гүзээтэй шар тус гарна. Ааруул ээзгий заримдаа горзгорхөх борцож байна. Буцахт нь тэр богцыг ээж бас түнтийлгээд тогож өгнө. Чухам юугаар дүүргэж байсныг намхай огт сонирхдаггүй явжээ. Энэ удаад намхай жороо борлогоор нь гайхуулсангүй. Бушуухан шиг голын мөрг рүү аваачиж аргамжиж хаад гүүгээд ирэв. Ээж нь бууз хийчихсэн. Нөгөө хоёр ч нэлээд халамсчихсан. Хойд Орос ахын Антропов гэдэг хүн өхөж төр өөрчлөгдөөд удаагүй байгаач дахиад бүр сүрхий бужигнаж магадгүй байгаа тухай хөөрөлтөн суулаа. Тэгснээ нүүдэл харж чадахгүй болохоос өмнө нүүцгэх юм болоод шатар өрцгөөв. Тэр хоёрын шатартхан зугаатай. Аль аль нь буцна, шартай гэж жигтэйхэн. Нөгөөх нь буцаахгүй гин. Нэг удаа Паламж баян бэрсээ сул алдчихад өгөхгүй буцна гэж зүтгэсэнд аав нь буцаахгүй гэд бэрсээ булаалдж байгаад шатран хөмөрч орхисон юмдаг. Ээж нь тэр хоёрыг шоолон хөхөрсөөр суудаг билээ. Хоёр өрөг тавьчихад тэд шатраа хурав. Хэвтэг тийшээ орж ээж нь Паламж байхад гудас давхарлаад ор засав. Хөөе магма миний дөө зөөлөн дэвсгэр ташаа цоолдог гэдэг шүү. Хатуухан юм дэвсээрээ. Ах залуурхах гэдэл байна да. Та хэдийн залуугүй юм гэж яаж байх вэ? Одоо над сандагч нь л дан гудсан дээр унтаж чадхаа болсон шүү. Өглөө ташаа нухад гэд бөөн унтуу босч ирдэг болсон. Та хэлээч. Төвсөрөнгийн бид ч ингээд өөрийн ирэхгүй нэлхамсаад хэрэг алга. Ах минь гэж аав нь өөрийгөө өмөр хайдав. Яаж болно? Тэр жил яагав? Нөгөө шүлхээний жилийн амар. Карантины харуулд бит хоёр гунангийн зоон дээр сарны туяа хөдөрч хайргуруу хонсон доо. Өглөө босоход ташаа сүвэнд чулуу шигээд наалдчихсан л байдагсан. Хэвтэгтээ хөдөрсөн сарны туяа үүрээр шүүдэр болж дарайчихсан байдаг байлаа. Даарна, үлсэн, ядарна гэж юу байдаг юм бол гэж явж тэ бид. Одооны энэ хүүхсийг харахаар гэд үгэнд дурлан тэр хоёрын дунд налчин сууга намхааруу хилэмхээв. Залуу халуун байжээ. Ах минь, одоо тэгээд 3 байтугай ганц хонвол усан аван гүүгээд нүд нүүр цэл хийгээд өгөх л байх та. Тэгэхэд хоёулаа 3 хоногт цагаан шилтийн махыг юугүй барж билээ. Чөмгийг нь хүжигэнтэл сорчихсон. Чиний тэр нэг цагаан карбинчик мөнж цэцэн шүү. Тэр шүлхээний жилийн түрүү жил билүү? Түрүүгийн түрүү жил нь ч билүү? Бид хоёр хаанх руу жинд явснаа да. Заах минь. Түүнийг ярил одоо үлгэрээ, үлгэр. Хүн үнэмшихгүй юм болно. Нэрэл тэгэх бах та. Гэж баян Паламж ах нь хүлээн зөвшөөрч байна. Ярил та. Та хоёр хаанхад яасын хэмээн намхай хүү хэрэгтэд дурлан ургаш шахиж суусанд Паламж ах нь хэг хөхөрж өмнөх аягтайгаа аван намхайд бариад бит хоёр ч залуудаа задарчиж зангирчиж явсан хоёроо. Ярвал нэг шүн байтугай хэдэн шүн дуусахгүй. Харин чи манай тэрмүү цэцэг сүрэнг охин хүүхэд гэж гололгүй ойр байж үзээрэй те гэв. Паламж ахын ганц охин нь намхайгаас 2 дээр 8 дугаар ангид сурдаг. Аавшгэ урт унжгар хамартай. Оны нүдтэй өндөр хар бүрэг охин байдаг юм. Намхай заал гэлээ. Ямар цэцэг сүрэн эгчийг өмөөрөөд ангийнханд манд нартай улаан халзан боллоо зодолцсноо ярилтай нь биш. Ангийнхан нь түүнийг баян Паламжийн сайраг хар инг гэдэг юм. Нэрэж сайраг харалта. Алхаж гიშгэн хүртэл хөгшин инг шиг. Гэхдээ л намхад нэг л юм болохгүй байгаа мэт санагдаад тисэлгүй зодоон хийсэн хэрэг. Ах наадахта арх битгий өгөө уучдаг юм.
Аав нь аягтайгаа өксөөр байгаад уугаад сурахчихсан. Өөр шигээ хар нэлхаараа арх гударсан хатвал хар юм болгох нь гэжээж тэндээс намжирдаж байна. Буцаагаад авчхаас өмнө бушуухан шиг залгилж өрхөөд аягыг нь барьсанд зүгээр. Ээр улс энэ зэрэгэн юмны ард гарчдаг байхгүй бол юуны эр болох вүлээ дээ. Сая гэд аав руу налж байв. Тэгснээ намхайн дээгүүр аавынх нь мөрөөр тэрч толгоогоо хацарт нь нааснаа. Ах нь дүүгийнхаа тухай сонсоод яаж явгаав л гэж бодогдоод байж сууж тэсэлгүй мордоод ирлээ. Буугаад царайгч нь хараад л харин дотор цэлс хийгээд тайвширчихдаг юм байна. Ахыгаан байгаа цагт энэ зэргийн юмыг ёстой төвөөч битгий та. Хөгштийн буянг хөрвөөл гэж явсны хүчинд ахих нь хотонд тоолдог нь ч байна, авдарт жинэлдэг нь ч байна. Наад хэдэн төгөргийх чинь ганц үүгээр л гээд өвөр дээрх дайлангаасаа алтан нуухтай их гарын шүрэн хөөргөн гаргаж аавд нь бариад нам тагалчихна. Үүнийг аваачаад тэрмүү тоолгын комиссийнхны амруун чих. Хүй яаж болдог юм? Одоо байтлаа ахыгаан барьдаг хөөрөггүй болгох нь. Тийм юм гэж байхгүй. Яалаа гэж. Таны өмнөөс ямар өр төлөөс тавьчихсан биш гэд аав ээж хоёр зэрэг шаагалтав. Таны өмнөөс өр төлөөс тавьчихсан биш гэсэн чинь юу гэсэн үг юм? Хар холын хөндлөнгийн хүн биш. Энэ мөө өвчүү цээжний минь цаан зулайг нь гიშгэж төрснөөс ч илүү нэг мөө дүүмэн гэсэн нэг юм байдаг юм шүү гэд сүрхий уурлах шинжтэй. Сүүлдээ тэр сүрхий хуурай ах トゥ хоёр бараг муудалцахтаа тулсан тул намхай юмыг яаж мэдхүүгээд бушуухан тэр хоёрын дундаас бослоо. Тэгж боломжуу ах нь бууж өгөөд шүрэн хөөргөн өөртөө үлдээхэр болов. Гэвч бүрэн бууж өгсөнгүй. За яах. Уг нь ахт нь нэг дунд гарын пис үү. Бас нэг их гарын халтран ман гартааман гэд хөөрөг бэби. Гэхдээ ах нь өглөө хит утхан мардчихад хутгыг хүндмэ гэж бэлгэнд өгдөггүй. Өгөх бол гээдэг, эсвэл зориуд мартдаг байна. Гарна шүү. Үгүй гэвэл ёстой гомдно. Хөр би яах юм? Та хоёр тэгээд хэлж чадахгүй л байгаа биз дээ гэж байна. Өглөө намхайг унтаж байх агуур баян боломжуу ах нь явчихсан байв. Авдар дээр нь үзүүр тохоо хол илүү хит утга гинж бэлтээгээ хөглөрнө. Эртхэн шиг босоод ахад морийг нь дөхүүлээд өгдөггүй. Аавыгаа мааргануулаад моринд явуулж л байдаг. Нойрыг унтаж биш, сэрж бардг юм хөөмин гэд аав нь түнхэхтэй тамхи нухаж суун. Төдөлгүй тэднийд далбаан бадарч сархинаг цагаан нарын хідэн харцуул цуглаад өнөө хит хутгыг гар дамжуулан үзэж халаглан шогшорцоож үн ханшийг нь хэлэлцөв. Аав нь өчигдрийн тавтын бетонтой нэрэмлийн үлдэгдлийг урдаан тавьчаад тамхиа ваагуулан дээгүр харж шилэн шөргөөсөн шиг суун. Намхаач юу дутах вүлээ? Өнөө хідэн харцуул дундуур шигцэлдэж шургаад хит хутгыг нь булаацалдан үзв. Түүний баримд багтахгүй бүдүүн хар булгаарн хуйхныхын доод хэсгийг давхар мөнгөн уулсороож түүний дээр мөнгөн үйлс хуйлран угалзлана. Үйлсийн дээгүүр дэл сүүлэн жигүүр шиг дэрвсэн мортой хүн халин дүүлэн нисгэжээ. Чигчи хуруу шиг бүдүүн төө хагас орчим урт хоёр зааны ясан савхан толгой хэсэг рүүгээ дөрвөлжилснийг мөнгөн луу сүүлээрээ орон өгсөөр төгсгөлд нь амаа сүртэй ангайн цогноожээ. Хуруу орчим бүдүүн усан гинжнүүд нь хоёр алган дээр тогтохгүй ийш тийш холбирч асгарна. Хитэн тэнийлгсэн алга шиг хэмжээтэй. Мөн л уулс үүсэн нар саран хээтэй юм. Хутганы тойв дээр урд хоёр савар дээрээ эрүүгээ тавин өсрөн дүүлэхэд бэлхэн бие хураан хэвтэй барын дүрстэй. Нүдэн дүрлийгээд юугүй эргэлдэх нөө гимээр. Аястал эд юм а. Энэ нөгөө засагт хааны өрлөв дарахны хийц гэдэг нь мөн үү? Биш ээ. Торгуудын сэцэн мангийнхнаас ирсэн юм. 30 лам мөнгө орсон уу? Үгүй яаж 30-аар тогтдог юм?
Түрүү жил Төв музейн сан хөмөргийн хүмүүс ирж 7,000 төгрөгөөр авъя гэхтэг нь өгөөгүй гэлцдэг нөгөө хутх нь мөн үү? Мөн. Тэгэхтэл өгч орхгүй. 7,000 гэдэг чинь мөнгө шүү. Хайр юм. Ингээд л хэмээн аав дургуутсангүй хоолой засав. Цугласан харчвал энэ мэтэр хөөрөлдөн. Сархинэг цагаан уртаар шүүр салдаад баян палмаач энэ зэргийн юмд ёстой хотоохгүй л дээ. Гэхэд хотоохчгүй, гүдийгчгүй гэж аав нь цээж хаян хийж өрхөв. Яавал тань шиг паламж баяны хуурай дүү болох вэ? Эхлээд чангахан дүлээд сурчих. Таач сайн дүлтгэл юм байна. Ямар ч л байсан чам шиг хорголоон тоолж хонжоо харж. 2 үзүүртэй зүү болж хоногийн тоог тонгойлгосонгүй. Гэхэд ээж нь тэдний дундор орж хай. Тэгээд 2 ч үг аятайхан солилцож чадахгүй зөнийг төнхгүй хуухай. Олон юм чалцгаалгүй наад хар ус агуудар хэмээн тас намжирдав. Тэгсгээд аав өнөө хидтэй хамт гарч алга боллоо. Их үд дээр ээжийнхэн талын ойрын хамаатан дэдэ чигунцоо бургасан тайган арвчилчихсан ирэв. Мен тусчгүй өрөөсөө үнэн сонинд болттой дам байсан юм гаргаж ээжийнхэн гарт бариулаад хадгаламжаасаа хэдин юм аваад ирлээ. Гэхдээ цаад саяа чин хойд байрны ихэнд нөгөө хидтэйгээ нийлчихсэн конег их гавья байгуулчихсан аятайл дуулж хууртаад л явна. Байхгүй дээр нэг жаахан юм сэмхэн өгөхгүй бол сүгсэгнэж өвчгнөөд аавахгүй л гэж хэнхиглэнэ. Чи хамаа хамхаарай. Тэгж байгаад тэр хамист нь тушаачих. Үгүй ёро. Инээж айлгуудах юу болцсон юм? Өөрөө бөөсөндөө таталцчихсан улс байж юун ч уужуу дотортой жихвчи гэж ээжийг жаал загнаж аваад аяг цай очичхоод бушуухан гарав. Маргааш оройхон нар жарахтай уралдаад шил дамба машин тэрэг шиг дэнхийсэн том хүрэн шар нэг алаг шүтлэн 2 холбож туугаад хүй хай пит пад болсоор гэрийнхэн гадаа буулаа. Хөө бас болоогүй. Хагас шилэрх өөртөлчихсөн. Хол газар хөөгцсөн холбоотой 2 бөөрөн бүлхэл зүүлэн нүдээ эргэлдүүлэн түлээ бараадан үхэрсэн зогсно. Шил дамб гэрт жорсонгүй. Аав ээж хоёрыг гадаа дуудаж заах их хоёр минь. Энэ хүрэн шарыг сайн хараад ав. Зүүн ууландаа л ийм шартай айл байхгүй. Ёстой байхгүй шүү. Дүүн та хоёртоо л энэ шарыг өгч байгаа юм. Тэр муу шүдлэн бол яах вэ? Манай мал махыг хаана? Гэхдээ би одоохоо энэ шарыг хөөж аваачаад пүүн дээр гаргана. 500 татахгүй юм бол заяа хаяг. Тэгээд мөнгийг нь та хоёртоо тушаачихна. Та хоёр минь элдэв юм битгий бодоорой. Дүүн хэдийн юм уу хазаар гүйлэгдэг дундгарын хулгайч гэсэн харин ч энэ шар бол яахаарахгүй манай тугал байгаа юм. Аах огч хоёртоо өхөж байсан ч буруу гарын юм хялаалахгүй. Алив дүүгээ нэг үнэрлээх гээд аав ээж хоёрт нэг тэрвэрлснээ нөгөө хугас шилтэйгээ аавд нь барив. Аав нь хоёрынтой гут хийлгэн залгаад өгсөнд үлдснийг нь ганцхан амсгаагаар хөнтөрч шилийг нь хураалттай түлээний адаг руу шулуудчихв. За маргааш дүүн энэ шарны үнийг сохор зоосч дутаалгүй авчираад игчд тушаачаад тэгээд тухтай сууж цай унаа. Игч нэг сайхан шүл пур хийлгчгээд байгаарай. Алив дахиад нэг үнсээ гээд аавыг тэрч хацар нүүрэнд нь нус нулимс шүлсээ баахан нялдаж хавасаа хойш гээд хоолойн зангирч хэсэг гацснаа шүлсээ гүдхий тэл залгив. Таныг харахаар л аав минь бодогдоод байдгийн. Яах вэ? Би хүний ганц хүү алдж онжулж явна. Гэхдээ буруу юм хийхээрээ би төрийн хуулиас биш танаасаа л айж явлаа. Би чорт. Тэр мүү төрийн хууль ер нь юу юм? Миний ахын дэргэд гिचгээд мордон өнөөх хоёроо шилбүүр тажигнуулсаар малмах авч байсан нэгдлийн хашаа руу хөн одов. Хөөх юм. Гэхдээ яг аав шүү. Нас явах хэрээрээ өвччихсэн юм шиг л адилхан болдог л өдөвдөө. Миний юм аранц чи 90% байсан да гэд аав хэнгэнтэл санаадж байна. Тэгээд намхан түнжин толгой гэлэн энэ шил дамбын эцэг 10 нацхийг миний хүү мэдэхгүй. Өнгөрөөд 10 хэдэн жил болж байна.
Бид 2 ооны ивэр шиг л салдаггүй явлаа да. Эрийн чинээ олоод иргээвэл эргэлзээгүй аран зангаа чирээд л очиндоо гэв. Та 2 бас хөлстэй цамцаа сольж өмснө үү? Тэгэлгүй яах вэ? Гэд дуугаан хураахад харцсан нэг л хачин гунигтай сүймэж гэж билээ. Маргаашнаас аавынх нь авах болдог түнтүү жаажаа, цагаан ах, бас хараа гомб, уран дэрмэ самган гэдэл танихгүй хүмүүсийн хөл тэднийхийг бүр залхмаар дарчих. Зарим нь өнжин хонон найрлаж наадаж аваад явцгаана. Нэг мэдсэн өнөөх дааж давшгүй өр ялбараач таг мартчихжээ. Хамгийн сүлд жур баясах тохом цагаантай хулалаг байдсангүй хөтөлчихсэн ирэв. Аав ээж 2 нь зэрэг за баясах минь ээ. Ах их 2-ыг авсан л гэ бодчих. Одоо болсон. Өр төлбөр аль хэдийнэ дуусчихсан. Олон нэлэх нойтонтой та хэдд маа наад байдс чинь хэрэг болно гэсэнд би яахаараа та 2-ийнхөө өр ялбараа суваалцаж болдоггүй юм. Та нар намайг ядарсан зутарсан амтангээд ялгуурлан муучилж хараад байна уу? Үгүй шүү. Муу дүүн ядарсан ч гэсэн бас хүн. Та 2 л намайг хүний дайтад үзэхгүй байхад хэн намайг үзэх юм бэ? Гэд янгинтэл уйлав. Аав ээж 2 нь ч жур баясхын 2 талд суучхаад л нэг нь нулимсыг нь нөгөө нь үргэлжийн жолоогүй гоожж байдаг ногоон нусыг нь зэрэг арчиж муу хэрзгэр нурууг нь илж таалан зөндөн аргадав. Тэр 2 лав нам хай хүүгэн хизээч тэгж аргадаж байгаагүй юмдаг. Тэр өр төлбөрч дуусчихсан байсан ч та 2 дүгнэ. Та 2 авах ёстой мэдвүү? Ах та ядаж тэтгүртэй гарчихсан байхаа. Одоо танд хөл зөөлөнтэй номхон унаа хэрэгтэй. Миний энэ алаг байдс хонь. Буруу зөвч байхгүй. Манай хідэн халтрууд ноолдог юм. Баг залуу эмтэн явдулж зөөлөнтэй. Та үг дүүгүй л ав. Дүүгээ нэг хүн гэж бодоод авч үз. Тэгэхгүй бол насан туршдаа гэдэл хин хэдгээ ярьж 2-3 үжир шарвс гозойсон хэрзгэр өвчүүгээ гаргаснаа. Энд нэг юм зангираад салахгүй шүү дээ гэсээр байгаад гадаах түлэнээс уйчхаад явчихав. Нэрэж журын хэлснээр аав нь тэр алаггүйг дандан ундаг болсон юм. Бүр тас согтуу амтан 2 тал руу гулцаач санжаад байхтал унахчхалгүй аядж ивсээр гэрийнх нь гадаа аваад ирдэгсэн. Хэдэн жил дараалан хөөхөн хулалаг унаг гаргаж тэдний хэдэн хулалаг адуу тайж болсон. Хожим аав нь муу жур маань хулалаггүй үнэхээр л өгье гэж өгчтэй гэж билээ. Тэгэхэд жур баясах ахын араас харж зогссон аав нь сохорсон биш зав шүү гихчээр үгүй өөр дорсон биш манайхч юмтай л болгодог гэтэл ээж өвчргүй дургуцаж юу гэж байгаа юм бэ? Муу ер байгаа да. Энэ олон амтан ах дүүсийн сэтгэлийн өглөгийг дааж явна гэдэг чинь хамаргүй шүү. Чи яах вэ бодсон сансан ч юмгүй ханхал заадал гэв. Юу бодховт? Өгчөж авчиж сурсан хоом би гэчгээд аав нь гэрлүүгийн нуруугаа өрн ханхалцаар алхачж билээ. Намхай хүүгийн аавыг сум даяаран ханхалцуур сандааг гэдэг билээ.